Монгол улсын хүн амын 65%-ийг талах салхан бүтээгдэхүүнээр хангах хүчин чадалтай 700 орчим ажилтнтай энэ үйлдвэрийн түүх бол Монгол улсын хүнсний үйлдвэрлэлийн түүх юм. Монгол түмний хүнсний гол хэрэглээ болсон гурван бүтээгдэхүүнээр Улстан тэргүүлэгч Талах чихэр компани 30 жил их ойтой золгож байна. Талах чихэр хувьцаат компани 30 жил. Талах чихэр хувьцаат компани 1984 онд байгуулагдсан. Тухайн үеийн зөвлөлт талбайт улс болон одоогийн Оросын холбооны улсын техник эдийн засгийн тусламжтайгаар байгуулагдсан. Тухайн үед маш онцлогтой юм үйлдвэр байсан. Яагаад гэвэл энэ хүнсний энэ томоохон багцын үйлдвэр бол тухайн Оросын холбооны улс тийм зах зээлийн үед яг ингэж ийм проект хийгдчихсэн үед Монгол улсад бас ингэж бүх хүнсний үйлдвэрлэлийг багцлсан ийм үйлдвэр Талах чихрийн комбинат гэдэг нэртэйгээр байгуулагдсан да. Социализмын үед төрөөс өгсөн үүрэг даалгаврын дагуу үйлдвэрлэлээ явуулдаг байсан Талах чихэр комбинат шилжилтийн гэж нэрлэгдэх 1990-ад оны ихэнх үед ард иргэдийг үсгэхгүй картын бараагаар таслахгүй байх үүрэг даалгаврыг хүлээлээ. Зах зээл ихсэж төгрөг цаас болсон тэр үед бүгдийг үсгэхгүй талхаар таслахгүй байна гэдэг хамгийн хариуцлагатай хөдөлмөр гэлтэй. Хөржиж байгаа улсын нэг мөрөнд шинж болсон шинэ тодорхойлол үйлдвэрийн нийтийн өсөлт бодгодоо гадар сайжруулсаар байна. Талах чихрийн шинэ үйлдвэрийн нийтийн өсөлт дээр Монгол Ардын төсөл мэт ухааны ерөнхий нарийн бичгийн дараа бүгд наримт Монгол Ард улсын сайдрын зөвлөлийн дараа батлан хэлсүгэндээ. Ард түмний баян төсөл нэмэгдэж байдаг хүнсний бүтээгдэхүүний нэвтэр чанарыг өсгөж сайжруулахыг нам засаг баян анхаарсаар ирсэн анхаарч байна гэж онцлон тэмдэглэжээ. 21-р зууны хэрэглэгчид чихэрлэг амтнаас илүүтэйгээр эрүүл хүний биед шингэт сайтай бүтээгдэхүүнийг таашаах болсон. Үүнийг цаг адалгүй мэдэрч чадсан Талах чихэр компани эрүүл хүнс таны сонголт урайг гаргаж 2002 оноос техникийн бүрийн шинжилгээг хийж инновацийн хөтөлбөрийг боловсрууллаа. Инновацийн хөтөлбөрийн хүрээнд одоо тодорхой үе шаттайгаар Европын танил төхөөрөмжүүдийг оруулж ирсэн байгаа. Тэгээ үүнийхээ нэг жишээ нь бол одоо 2004 онд хамгийн ихний Монгол улсад одоо ерөөсөө улсын хэмжээнд байхгүй том талхны шугам оруулсан. Найман оноос хойш дахиад бялуун нарийн боо буюу гурван бүтээгдэхүүн одоо бисквит гэж ярьдаг. Энэ дээрээ бол хөрөнгө оруулалт тэгээ бас л Голландаас 2 том оног төхөөрөмж оруулж ирээд тавьсан. Энэ нь бол одоо нөгөө нэг гол зорилтуудыг маань хэрэгжүүлэх найдвартай, аюулгүй, амттай ийм бүтээгдэхүүн гаргах үүднээс Европын оног төхөөрөмжүүдийг сонгож байгаамаа. Монгол аль бүр гэртээ боорцог хийдэг байсан үе саяхан. Харин сүүлийн жилүүдэд завгүй амьдралын хэмнэлээс болж энэ байдал өөрчлөгдсөн билээ. Уламжлалт аргаар хийдэг бүтээгдэхүүнийг орчин үеийн дэвшилтэт технологитой холбогдуулаад Европын стандартад тохирсон ийм тоног төхөөрөмжөөр одоо урсгал шугамаар хийж хэрэглэгчдэд хүргэлээ. Талах чихрийн тоног төхөөрөмжийг одоо бид нар Итали улсын канал фирмийн тоног төхөөрөмж тавьсан байгаа. Энэ хэвлэх болон чанах шугамаа гэж туслаа. Энэ бол Монголда одоо ганц хамгийн түрүүл оруулсан шинэ шугам байгаа. Үндэсний шилдэг үйлдвэр Талах чихэр компани үүсэн байгуулагдсны 30 жилийн ойн босгон дээр 3 дахь үйлдвэр болох чанарын үйлдвэртэй хөрөнгө оруулалтыг хийж уламжлалт гараар үйлдвэрлэдэг чанарын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх бүрэн автомат урсгал шугам, үйлдвэрлэлийн гурил дамжуулах шигшиг эдгүрэн систем, тавлгааны автомашиныг Европын холбооны Итали улсын ТП, Канал, Техноди, Чех улсын Топос, бүгд найрамдах Хятад ард улсын B&F фермүүдэд дахиадгаар үйлдвэрлүүлэн ашиглалтанд оруулжээ. Мөн
тэр улсуудаас мэрэгчлэнүүдийг авчирч 7-аас 14 хоногийн хугацаатаагаар ажилчдаа мэрэгшүүлэх ажлыг жил болгон амжилттай зохион байгуулж байна. Манай Далхчгэр хувьцаат компани уран бүтээлчийн үйлдвэрлэх салбартаа хэрэглэгчийн хувьд Францын алдарт брэнд багцлыг үйлдвэрлэхээр иж бүрэн тоног хөрөмжлөлт үйлдвэрлэн хэрэглэгчдэд гаргахад бэлэн болоод байна. Франц багцлах маань урт нарийнхан шажигнсан амтсан чиглэг өндөртэй илчлэг багтаа бүтээгдэхүүн юм аа. Далхчгэр хувьцаат компани 30 жил Ер нь зүгээр Монгол улсын хэмжээнд нийт хэрэглэгчид хүн амдаа эрүүл, аюулгүй, баталгаатай гурил гурдан бүтээгдэхүүн хүнсний бүтээгдэхүүнээр хангах. Үүгээрээ дамжуулаад одоо манай даалгавч гэдэг юм уу, боон бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүнүүдээр органик одоо хүний биед эрүүл, тустай амин гэмтэй бүтээгдэхүүн гаргаснараа эрүүл Монгол хүн хөтөлбөрийг бас дэмжих үүднээс ч гэдэг юм уу те. Энэ талаас одоо манай бүтээгдэхүүнүүд бол одоо хүний эрүүл мэнд чиглэсэн. Эрүүл мэнд чиглэнэ гэдэг чинь цаашлаад аюулгүй бүтээгдэхүүн гэсэн үг. Энэ ч утгаараа сая өнгөрсөн жил хүнсний аюулгүй байдлын тухай хууль гарсан. Тэгээ үүнтэй уялдуулаад манай бүх бүтээгдэхүүн бол хүнсний аюулгүй байдлын хуульд заасан бүх одоо юу гэдэг нарийн чирийн заалт бүгдийн л мөрдөөл энийг стандартын дагуу гаргахыг л хичээж байгаа. Ингээ гарсан бүтээгдэхүүн бол одоо тухайн хэрэглэгчтэй бол одоо аюулгүй чанартай бүтээгдэхүүн болж хүрч байгаа. Энэ нь манай байгууллагын хамгийн том зорилго. Түүнчлэн лабораторийг эдгэмжлэх урьдчилан үнэлгээ хийгдсэн стандартчил хэмжил зүйн газрын эдгэмжлийн хэвлэлд дэргэдэг хүнс хүрээлэн буй орчин сорилын лабораторийн эдгэмжлийн техникийн хорооноос сорилын лабораторийн чадварт тавих ерөнхий шаардлага ISO IEC 17025 2005 болон олон улсын стандартад нийцсэн эдгэмжлийн лабораторийн гэрчилгээг авсан юм. 80-аад оноос хойш Ротан дээг нэгдүгээр боловсролын одоо хэрэглээ дамжуулсан шүү дээ. Тэр хэрэглээг өөрчлөөд бүх тариа оёо хэрэглээг бусад бүх тариаг нарын бааны үйлдвэрлэлд хэрэгжүүлсэн байгаа. За үүнээс гадна бас намтгийн өр найдангаа өр хэмжлэг үүсээ хүний бие зайлшгүй чадах методыг аваад ийм зүйлийг нарын бааны үйлдвэрлэлд нэгж хувьцаанд хуваарлсан Нобель ашигын хэмжээг жил бүр 10-аас 20%-аар нэмэгдүүлж ирсэн үзүүлэлттэй байгаа. Шилдэг татвар төлөгчөөр 2005 оноос хойш жил бүр одоо шалгарч ирсэн байгаа. Дүүргийн болон одоо нийслэлийн татвар төлөгч байгууллагаар шалгарсан одоо шилдэг татвар төлөгч байгууллага. Нийт үйлчлэгээний 5 цэх ажиллаж байгаа. За цайны газар 24 цагаар ажилладаг, угаалгын цех, за эмнэлэг одоо эмнэлгийн анхан шатны үйлчлэгээ тусламжийг үзүүлдэг, эмнэлгийн үйлчлэгээ байдаг. За мөн одоо бэлтгэжүүлэх, чирэгжүүлэх клуб ажилладаг. За зуны цагт бол эрүүлжүүлэх, агаар салхинд гаргах тийм амралтын газар бас ажилладаг. Яа, 1974 онд хүнсний техник төвшиж хүнсний чиглэлээр ажиллаж байгаа 1984 онд одоо энэ Далхчгэр компани байгууллагад анх ирж ажиллаж байлаа. Намайг баярлалаа. Би шинжлэх ухааны техникийн сургуулийг шинжлэх шинжлэхүйн үйлдвэрлэлээр төгсөж Далхчгэр компани техникийн ажлаар ажиллаж байна. Одоогоор би бетон нарийн бааны үйлдвэрийн инженер технологичоор ажиллаж байна. Далхчгэр хувьцаат компани 30 жил. За тэгэхээр бид нар 30 жилийн ойг тохиолдуулж Далхчгэр хувьцаат компанид ажиллаж байсан нийт одоо ажилтан, ажлагчид, одоо ажиллаж байгаа ажилчид мөн Далхчгэр хувьцаат компанийг удирдах байсан Ахмад үеийн удирдлагууд нийт хүмүүстэй ойн баярын мэнд хүргэж хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөө нийт байгууллагын ажилчид болон үе үеийн удирдлагууд бүх нь одоо Ахмад үе төлөөлөлтөө бол үнэхээр их баярлж талхаж явдаг. Одоо байгаа нийт ажилтнаа нэрийн өмнөөс би илэрхийлэх бол үнэхээр таатай байна.
Өглөө бүр эрүүл хүнсийг танд зориулан сэтгэлээ шингэн үйлдвэрлэдэг талх чихэр компани 30 жилийн турш дурсамж дуртатгал бүхэнтэйгээ бидний дэргэд хамт байсан. Хүн амыг эрүүл хүнсээр хангах энхийн манад зогссон энэ хамт олонны өрнөн их амжилт үргэлжилсэн.